Нутаг нутгийн улс төрчдийн өмнө хурц сэдв гэж байдаг. Улс төрч оюун гэрлийн хувьд бол фосфорит юм. Хөвсгөлийн фосфоритын ордыг ашиглуулахгүй гэдэгт эрс шийдэмгийн хатуу байр суурийг тэрээр их хурал байх хугацаанд баримтлсаар иржээ. Яагаад улс төрчдөл фосфоритын асуудал тулгардаг вэ? Зэсийн үйлдвэрлэлийн хог хаягдлыг мөнгө болгох шийдтэй фосфоритыг олборлохын тулд хааны газрын хүн ам мал сүрэг ус гүйдэж нутаг нь бохирдно гэдгийг мөнгө мөрөөдөгчд нар боддгоо чи. Ийм ч учраас фосфоритоос хэн хожиж хэн хожигдох вэ гэдгийг хөвсгөлчүүд бид юун түрүүнд ойлгосон байх хэрэгтэй ба ялангуяа хөвсгөлийн улс төрчид үүнийг маш сайн мэддэг байх ёстой юм. Цаашид Монгол улсад зэсийн томоохон ордууд шинээр гарч ирнэ. Фосфоритыг авах гэсэн хүсэл шунал үргэлжлэнэ. Гэвч нэг уурхаан хог хаягдлыг илүү мөнгө олгох гэсэн бодлын үзүүрт бүхэл бүтэн аймгийн малын бэлчээр амьдрах орчин ус ургамал сүрх ёсгүй гэдгийг энэ аймгаа төлөөлж байгаа улс төрчид нь иргэдтэйгээ нийлээд байнга ярьж байх ёстой сэдв билээ. Хөвсгөл аймагт фосфоритын уурхайг ашиглуулахгүй байхын төлөө тууштай байж чадах улс төрч бол оюун гэрэл юм аа. Яагаад татгалзах болсон бэ гэхээр хөвсгөл фосфорит бордоо. Фосфорын бордог одоо хууль юм шиг дагаж явдаг нэг дагвал байдгийм байна. Тэр нь маш аюултай, цацраг идэвхтэй, уран гэдэг нэртэй ийм дагвал фосфортой хамт байнга явд юм байна л да. Тэгээ манай хөвсгөлийн фосфоритыг ч гэсэндээ судалсан одоо 1980-ад оны эрдэмтэд Оросын судлаачдын одоо интернетээр байж байгаа илтгэлүүдийг татаж аваад уншаад үзэхээр хөвсгөлийн фосфорит бол залуу твийн, залуу уул усны, залуу далайн одоо үлдэгдэл учраас маш өндөр идэвхжлэлттэй ураантай гэсэн ийм одоо дүгнэлт гарсан байдаг юм байна. Тэгэхээр өндөр идэвхжлэлттэй ураантай фосфоритыг олборлох юм бол манай хөвсгөл аймаг нутгаас үрүүлчихэд нэг үйлдвэрийн хогийг сармагжуулж өгчөөд дээр нь тэр гарсан фосфорын бордоо зах зээл дээр ямар ч ач холбогдолгүй өндөр ураантай фосфорын бордоо гарах юм байна л да. Тэгэхээр тэр өндөр ураантай фосфорын бордооноос болоод төмөс хүнсний ногоо, жимс жимсгэн хүнд хор тавдар үүсэхгүйц радиацтай байна гэдэг судалгаанууд бол сүүлийн үед маш их гарч байгаа юм байна. Ингээл одоо хог хаягдлыг сонирхоод ихэлсэн чинь эргээд юу болж өрсөн бэ гэхээр хөвсгөл аймгийнхаа нутгийг л хизээж хурцдүүлж тэр фосфоритыг ганц хурцэгч гэсэн ахуулж болохгүй юм байна шүү л гэдэг итгэл үнэмшил төрсөн. Хөвсгөлчүүд фосфоритын ордоо ухуулахгүй байхын тулд фосфоритын тухай дээр нь бордооны талаар мэдлэгтэй байж гэмээн онгон дагшин нутгаа авч үлдэх боломжтой юм. Хамгийн сайн, хамгийн хялбар аюулгүй нь биологийн бордоо гаргаа авах арга гэдгийг оюун гэрэл олж судалж тогтоожээ. Монголд туршиж буй компаниудтай ч тэрээр холбоо тогтоогод авсан байна. Хөвсгөлөөс их фосфориттой, хөвсгөл шиг уулустай, хөвсгөл шиг мал, хүн ам ихтэй гадаадын бусад орнуудад эргэтэн фосфориттой гарч хүрлгүүгээр биологийн бордоо үйлдвэрлэх газар тариалан хөдөө аж ахуйн ойжуулалтын орлогоор амьдарсаар ирсэн туршлагач бэлтгэнэ байна. Зах зээл дээр бол ураантай юу, ураангүй юу, уран өндөр идэвхжлэлтэй юу, үгүй юу гэдгээр үнцийг хэмжигдэх юм байна гэдэг нь ойлгомжтой болсны дараагаар ер нь бол бордог өөр цаашаа ямар бордог дэлхийн нийт сонирхож байгаа юм бэ гэдгийг бол нэмж судлаа. За ингэхэд бол одоо малын өтөг бууц, одоо газар тариалангийн хаягдал сүрэл, за янз бүрийн био хаягдал, хоолны маань үлдэгдэл, жорлонгийн маань ялгагдсны үлдэгдэл, энэ бүх зүйл маань бүгд эргээд бордоо болдго юм байна гэдэг бол одоо бүхэл судалгаагаар гарч ирсэн. Ингэсний дараагаар юу болж ийнө вэхээр химийн бордооноос татгалзсан био бордоо руу чиглэсэн хөрөнгө оруулалт бол маш чухал юм байна гэдэг нь харагдсан. За жишээлбэл манай Хөвсгөл аймаг бол хамгийн олон үхэртэй, хамгийн их үхрийн баастай, хамгийн хөтөг бууцтай аймаг. Энэ их хөтөг бууцтай, энэ их одоо хатсан өв сургамал, наавч тийм ээ. Тэр одоо газар тариалангийн сүрэл хаягдал, үртэс энэ бүхэн бол бүгд эргээд бордоо юм бэл. Тэгэхээр зэрэг бид нар бол 1 см газрыг малтахгүйгээр зүгээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийхэн хаягдал, зүгээр хотчлтынхаа одоо хаягдлыг цуглуулахад
Тэрэнд бол зөв хөрөнгө оруулалт хийхэд бол бид нар маш олон ажлын байр бий болгоод, биохи бий болгоод, дээр нь био бордоо бий болгох ийм одоо үйлдвэрлэл гаргаж ирэх бүрэн нөхцөлтэй байна гэдэг нь бол харагдаж байгаа. Биологийн бордоо хийх ямар нөөц хөвсгөлчүүдэд байна вэ? Үхрийн бас өтөг хоргол унсан навч хатсан сүрэл түлээний үртэс зомгол холтос хоолны үлдэгдэл хүний ялгадас гэд маш олон төрлийн органик хаягдал маань био бордоо болох их усүр болдог ачи. Энэхүү органик хаягдлуудыг бордоо болгон хувиргадаг эдшдтэй зүйл гэж би түүнийг ялзрах процесс гэнэ. Ялзрлыг гүйцэтгэж байгаа эзэн сайн санаад бактериуд. Энэ сайн санаад бактериудыг зөв ажилуулах явцад байгалийн метан хий ялгардаг бөгөөд энэхүү хийг ургац хураах адил хураан авч чадсан шатааж гал түлжиж болдог. Эсвэл энэ хийгээр генератор ажилуулж цахилгаан гаргаж авч болдог ачи. Оюун гэрэл 2012-оос 2016 онд Улсын их хурлын гишүүн байх хугацаанд олон чухал хууль санаачилж батлуулсны нэг нь хог хаягдлын тухай хууль билээ. Тэрээр хог хаягдлын хуулийг санаачилж батлуулахаар 3 жил судалж явахдаа хөвсгөл фосфорит бордоогоор салшгүй холбоотой болохыг олж тогтоожээ. Үйлдвэрлэлийн аюултай хог хаягдлыг саарамжуулахын тулд зэсгийн үйлдвэрээс гарсан хүчилшүүлтийг фосфориттой нийлүүлснээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хэрэгтэй бордоо гаргаж авдгийг тэрээр мэдсэн байна. 1980 оны Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байсан зөвлөлтийн инженер мэргэжилтнүүд хөвсгөлийн бүрэн тогтхийн фосфоритын ордыг судалж үзээд хамгийн залуу радиац буюу ураны өндөр агуулмжтай тул хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бордоо болгох боломжгүй гэж тогтоож байжээ. Хөвсгөлийн фосфорит руу яагаад хүмүүс сонирхдог вэ гэдэг нь энэ хог хаягдлын хуулийг судлах явцад гарч ирсэн. Яг хог хаягдлын хууль хөвсгөлийн фосфорит хоёр холбогдсон бэ гэхээр хөвсгөлийн фосфоритоор зис угаах үйлдвэрүүд, нүүр сугаах үйлдвэрүүдээс гарч байгаа хүчлэлэг одоо хог шарыг саармагжуулахад фосфоритыг ашиглах гэж хөвсгөлийн фосфоритыг сонирхдаг юм байна гэдэг нь гарч ирсэн. Өөрөөр хэлбэл аюултай хог хаягдлыг саармагжуулахад манай нутгийн хөрс шороо баялагийг ашиглах нь байна л да. Нэг үйлдвэрийн хог хаягдлыг сармагжуулахын төлөө нэг аймгийн газар нутгийг ухах хэрэгтэй гэдэг үзэл санаа их хүчтэй явдаг надад маш их гайхал төрүүлсэн. Заавал фосфоритыг удалж, заавал тэр гоё байгалыг сүйтгэж нэг үйлдвэрийн хог хаягдлыг цэвэрлэх юм уу? Энийг өөрөөр цэвэрлэх арга байдгүй мүү гэдгийг бол судлаа. Маш олон арга байд юм байна. Хамгийн хямдхан, хамгийн сайн арга бол шохойн чулуугаар хүчлэлэг хог хаягдлыг сармагжуулт юм байна. Тэгэхээр шохойн чулуу бол хаасаагүй байдаг, заавал хүсгэлэг авах шаардлагагүй. Шохойн чулуугаар хүчлэлийг сармагжуулахад бол аюултай хог хаягдлыг аюулгүй хог хаягдал болгоод дуусдаг юм байна. Фосфоритаар үйлдвэрийн хог хаягдлыг сармагжуулахад тэндээс фосфорын бордоо гардаг юм байна л да. Ингэсний дараагаар надад одоо бордоо гэдэг сэдв маш сонирхолтой болсон. Гэхдээ яагаад фосфорын бордоогүйгээр ногоо тариагаа тарьж болдгүй юм бэ? Заавал яагаад фосфорын бордоо хэрэгтэй юм бэ гэдээ ингээд судлаад ихсэн. Ингээд судлаад ихсэн чинь ямар мэдээлэл надад олдсон бэ гэхээр ер нь дэлхийн ертөнцийн чинь фосфорын бордооноос цаашдаа бол татгалзах юм байна гэдэг нь л одоо маш олон одоо илтгэлүүдээс гарч ирсэн. Ингээд эцэст нь дээр дурдсан органик хог хаягдал маань түлш, хий, цахилгаан био бордоо хэмээх 3 хэрэгтэй зүйл болон хувирдаг байна. Фосфоритын бордоогүйгээр тариагаа тарьж, ногоогоо ургуулж, хөрсөө зүлэгжүүлж болох үс хэмжээний биологийн бордоог хөвсгөлчүүдэд үйлдвэрлэх боломжтой. Үүний тулд бидэнд био бордоог бага агаар орон нутагтаа бэлтгэж сурах, цаашлаад их хэмжээгээр үйлдвэрлэх, ханган нийлүүлэлт, үйлдвэрийн сүлжээгээ байгуулах хэрэгтэй болно. Энэ био бордооны үйлдвэрлэлийг босгож ирэхэд шаардлагатай бүхий л мэдлэг мэдээллийг хөсгөлчүүдтэй түгээх, зохих хөрөнгө оруулалтыг хөсгөл рүүгээ татах, био бордоо үйлдвэрлэх ташрамт хог хаягдлаа багасгаж чадсан аймаг болоход оюун гэрлийн тус нэмэр тоймгүй ихвэлээ. Үеийн үед фосфоритын төслүүдийг дайчин эсэргүүцэгч байгаарай. Хөвсгөл нутаг маань фосфоритгүйгээр бордоо үйлдвэрлэж чадна. Хөвсгөл нутгийн маань газрын хөрсөө хөндлөн хуулахгүйгээр ажилтай орлоготой амьдарч чадна.
усан цэвэр хөрсөн бүтэн хүн зон нь эрүүл байх тэр хөгжил бол та бидний далай ээж гол мөрөндөө өгч байгаа өглөг юм шүү гэдгийг оюун гэрэл нэр дэвшигч маань та бүхэндээ уриалж байна. Хог аяглалын тухай хуулийг санаачлан боловсруулж батлуулах гэж оюун гэрэл гишүүн маань 3 жил ууггүй туршлага судалж цагаан даваа улаан чулууд Хүсгэл аймгийн Тариалан сумын хогийн цэгүүдээр газар дээр нь үзэж танилцж явсны эцэст ийм л ач холбогдолтой хуулийг улсын их хурлаар батлуулж чадсан юм а. Хог аяглалын иргэд эдийн засгийн бизнесийн шинэ орлого болж иргэд малчдын амьдралд өөдлөн дэвших энэхүү хуулийг оюун гэрэл маань улсын их хурлаар санаачлан батлуулсан билээ. Одоо ирэх 4 жилд энэ хуулийнхаа хэрэгжилт үр дүнгийг үзэхэл үлдээд байна.